сургалтыг явуулах үед ажлын хэсэг болон улсын хурлын гишүүдээс Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-14 заасан хугацаанд ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолуудаар санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан аваагүйгээр нь бүлэглэж томьёолон та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын хурлын дотоодын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар төсвийн 1000 орны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За, дорцоронгийн өөрөнтэй гишүүнд баярлалаа. Ажлын хэсгийн гишүүдийн нэрийг танилцуулъя. Нэм осрын учрал тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд, болдын жавхлан сангийн сайд, энэ хоёр хариулт өгөх хүмүүс сайд нараа дуудаарай. Бурайдын дашбуруу аж үйлдвэр эдийн соёлын яамны төрийн нэрийн бичгийн дарга, Сэрэнэн доржийн төгс жаргал татврын ерөнхий газрын даргын үүргийг төр урдан гүйцэтгэгч, Лав баярын инх хамгаалан эдийн засгийн хөгжлийн яамны макро эдийн засгийн бодлогын газрын дарга, Төмрийн баясгалан эдийн засгийн хөгжлийн яамны төр хувийн хвшлийн түншлэлийн газрын дарга, Мижид доржийн санжаад орж сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Солонгийн тулга сангийн яамны санхүү бодлогын газрын дарга, Гимбрагчагийн тэлмүүн сангийн яамны татврын бодлогын газрын дарга, Жамин шаравын дэлгэр жаргал сангийн яамны хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газрын дарга, Зоригт Баатрын инх болд сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга, Гүнчин сүрэнгийн намчин сүрэн аж үйлдвэр эдийн баялагын яамны уул урхаан бодлогын газрын дарга, Маамбийн Үнэнбат нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль тогтоомж гэрээ эрх зүйн газрын дарга, Зулпан Батарбек нийслэлийн өмчид Улаанбаатар түншил төв ХКК-гийн гүйцэтгэх захирал, Монхогийн Амгаланбаатар төрийн хувийн хвшлийн түншлийн төв үеийн захирал, Иргэзэнгийн Мягмар Жав татврын ерөнхий газрын татвар хураалтын удирдлага арга зүйн газрын дарга, Нүрзэд гомбын Цэрэн самбуу Эрдэнэс тавталгай хувьцаат компани гүйцэтгэх захирлын үүргийг төр урлан гүйцэтгэгч. Энэ олон жилийн энэ нүүрсний улгаатай асуудал дээр хамгийн их холбогдсон нөхөр орж иж байгаа юм байна да. Та наад чуулганы танхимыг орхио гаргачих та. Танаас асуулт асуухгүй. Ховдбаатрын Хишгбаатар Эрдэнэс тавталгай хувьцаат компани геолог уул урхаан төлөвлөлтийг хэлтсийн дарга, одоо улсын хурлын гишүүд байнгын орны санал дүгнэлттэй холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагддаг гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуунаа. Даваагийн Цогтбаатар гишүүн асуулт асууж үг хэлнэ. За асуулт асуу. Энэ өдрийн төргийа. Энэ хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд дээрээс бас нэг асуулт байгаа. Монгол улс одоо өнөөдрийн байдлаар 5.7 тэрбум ам долларын нөөцтэйгээд бүртгэгдээд явж байгаа. Сүүлийн үед гарч байгаа олон улсын зээжих зэрэгэл тогтоодог байгууллагуудаас ч гэсэн бас Монгол улсыг нэлээд эргээр үнэлж 3 байгууллага үнэлгээг сайжруулсан юм дүгнэлт гарсан байгаа. Тэгтэл бид нар одоо ирээдүйн өв сан дээр тодорхой хэмжээний мөнгийг байршуулад хадгалсан байгаа. Хадгалж байгаа хүн одоо нэг 3-4 орчим хувийн хүүтэй хадгалагдаж байгаа. Гэтэл өнгөрсөн жил нийслэл бонд гаргасан 8-10% хүүтэй их усүр татж байгаа. Хөгжлийн банк бас их усүр татж байна. Бас нэг 8-10% зардалтайгаар татж байгаа гэсэн үг. Гэтэл бид нар яагаад тэр ирээдүйн өв сан дээр байгаа санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ.